Сайн байцгаана уу? Шинэ бичлэгтэй тавтай морил. Тэгээд би өнөөдөр энэ бичлэг дээрээ болохоор энэ нүур бодолтыг хийж үзүүлэе гэж бодлоо. Тэгээд энэ нүур бодолтыг болохоор яг бүх юм ихнээс нь эхлээд яг нүрээ угаагаад яг бүх одоо дагдаг алхмуудаа хийсэн байгаа. Тэгээд ер нь бол яг ямар алхам дагдаг гэд бүгдийг ингээ харуулахыг хичээлээ. Тэгээд таалагдсан бол subscribe дараарай. За би одоо болохоор нөгөө арьсаа бэлтгэж байгаа байхгүй юу. Тэгээд өглөө осоод яг усаар угаасан байгаа. Тэгээд одоо болохоор энэ тонерөөрөө хүүн шингээж аваад нүрээ арчаад одоо арьсаа бэлтэж байгаа гэсэн үг байхгүй юу. Одоо мейкап хийх гэж байгаа болохоор за тэгээ би портлоно бэлдэг юм шүү дээ. Портлоно бэлтчихэд энэ нарны тосыг түрхэн тэгээд арьсаа болохоор яг ингээл нүрээ бодъё гэхээр нөгөө яг яаж арьсаа бэлтгэхээ мэдэхгүй, яг юуныхан доор юу орох нь мэддэхгүй нарны тос одоо праймер гэл амар их тийм юу байдэн шүү дээ. Тэгээд одоо энэ дээр болохоор ингээд арьсаа ингээд чигшүүлээд одоо праймер явна. Тэгээд энэ праймерыг болохоор энэ праймер ингээд айгүй ийм одоо наалдамтгай гэх юм уу тийм бүтэцтэй. Тэгэхээр энэ праймер болохоор ингээд foundation арьс хоёрын дундуур ингэж одоо нэг давхраг болж байгаа гэсэн үг. Тийм болохоор энэ foundation-ыг гарын дээрээ ингэж авч агаад тэгээд энэ болохоор ийм цайвар ийм foundation байгаа. Тэгээд энийгээ болохоор энэтэйгээ холж агаад энэ Charlotte Tilbury-ийн foundation. Гэхдээ энээс ингээд агуу жоох нэг хийхгүй болвол тэгээд холж агаад ер нь бол ингээд түрчдэг. Тэгээд энэ хоёрыг болохоор тэгэхээр яг миний нөгөө хүсэж байгаа өнгө маань гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгээд өмнө нь би бичлэг дээр болохоор энийг дангаар нь хэрэглэж исэн. Тэгээд 100 байсан болохоор ер нь бол өнгөний хувьд нэг их бордохгүй. Тэгээд одоо нөгөө өвөл олцоод байгаа болохоор бас жоохон нөгөө өнгө нь бордоод байгаа байхгүй юу? Энэ Charlotte Tilbury-ийн foundation-ыг хэрэглэхээр. Тэгээ энэ болохоор 4 warm гэдэг өнгө. Би өмнө нь ярьжсэн баха тий. Тэгээд за тэгээ одоо болохоор энэ ийм порлоноор ер нь бол тараа foundation төрсөн бол гараараа яг тарааж болно. Гэхдээ нөгөө айгүй их замбраагүй болох гээд гарын дээр нь алдаал. Тэгээ ер нь бол энүүгээр тараах болохоор угаасаа хайлайтер тавих юм чинь энүүгээр тарахт бол ер нь бол болно. Илүү цаг хэмнэн гэсэн үг л дээ. Ер нь бол хэрвээ порлоноор тавьж байгаа бол за ингээд будгаа ингээд айгүй гоё ингээд суур бодолт гэдэг маань болохоор арьсаа ерөөсөө л ингээд жиг дүнхтэй болгож юм гэсэн үг. Тэгээд миний хувьд болохоор суураа ингээд гоё тавьчих юм бол суур ер нь л айгүй чухал гэдэг. Тэгээд за ингээд foundation-ыг тавьчлаа. Тэгээд ер нь бол дараал нь болохоор эхлээд суур бодолт арьсаа ингээд агуу гоё чигшүүлээ. Тэгээд арьсан дээр ямар нэгэн одоо тос одоо өмнөх өдрийнхэн цэвэрлээгүй үлдсэн хөлөрсөн тослог тэгээд тийм зүйл ерөөсөй байхгүй байх хэвээр. Хэрвээ ингээд арьсаа цэвэрлэхгүй бодчих юм бол бодог нь тогтохгүй. Тэгээд дээрэс нь ингээд крем чи ингээд бар заагаад эсвэл ингээд айгүй тийм одоо ямарсан бодгон шууд хайлаад идэг. Тийм болохоор эхлээд арьсаа ингээд цэвэрлээд угаагаад тэгээд тонероор одоо ингээд арчаад тэгээд дээр нь чийшүүлээд тэрнийхаа дараа юу нь бол бодолтой ээж эхлэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээд би өмнө нь энэ дээр яг алдаад идэв гэсэн мөлий. Одоо нөгөө миний арьс ингээд айгуу тийм таслаг. Тэгээд ер нь бол арьс арчилгаа нэгдүгээрт тэгээд нүур бодолт хоёрдугаарт тэгээд эхлээд ер нь бол арьс арчилгаагаа сайн сурцсан болвол тэрний дараанаас
арсныхаа учрыг ер нь бол олцсон болвол тэрний дараанаас яг мейкапыг өдөр болгон ч юм уу одоо дуртай үедээ мейкап хийж болно гэсэн үг юм лээ. Тэгэхгүй ингээд арс нь асуудалтай хахад ингээд дандаа мейкап хийх гээл эсвэл ингээд будгаар ингээд арсаа тий яваад болохгүй. Миний хувьд туршлагаар бол тийм байсан. Тэгээд одоо болохоор энэ миний энэ гэрэл тавьж байгаа энэ одоо юу маань болохоор энэ Tarte-ийн ийм Double Duty concealer гэдэг энэ нөгөө тагн нунцыг. Тэгээд энэ Double Duty concealer-ийн Ultra Fair Neutral 12N гэдэг үг байгаа. Ultra Fair Neutral 12N гэдэг үг байгаа. Тэгээд энэ маань бараг дуусж байгаа энэ нөгөө амар хэрэглээд. Тэгээ энэ болохоор яг нөгөө амар гоё өөгүй тийм одоо өөгүй фиништэй болт юм билээ. Тэгээд энийг байнга хэрэглэсээр одоо бараг дуусгаж байгаа. Тэгээд одоо болохоор ингээд дээрээс нь зүгээр л ингээд амар тийм хөнгөө ингээд дарах маягтай. Ерөөсөө ингээд одоо үрж юм уу эсвэл ингээд одоо дараад татаж болохгүй. Хэрвээ дараад татчих юм бол арс бөөгнөрөө эсвэл ингээд крем бөөгнөрчдөг тийм талтай байдаг. Тэгээд энүүгээрээ болохоор ингээд нүднийхээ доогуур одоо ингээд нүдний доогуур ингээд хөхтвээ татсан байдаг шүү дээ. Тэрийг болохоор ингээд аягүй гоё ийм цагаан болгож өгч байгаа. Өдөр болохоор энэ тосон сүүдрийг хэрэглэж гин. Тэгээд энийг бас ингээд гарын дээрээ ингээд авч агаад ер нь бол одоо ийм цайвар одоо бодолттой одоо нэлэхүүдээ цагаан ингэж явна гэдэг нь бол жоохон тийм цагаан цонхгоор харагдуулаад идэг болохоор яг ингэж шанааныхаа одоо энэ хацрынхаа дагуу одоо яг энэ сүйдэрлэгч байгаа хэсгээрээ ингэж түрхээ. Тэгээд тухай бас тухны дээд хэсгээр дээд хэсгээр тэгээд хамар тэгэхээр одоо ингэж сүйдэрлэн гэдэг маань царайны одоо харьцааг илүү их тэнцвэртэй харагдуулна гэсэн үг. Тэгэхгүй болохоор ингээд аюу цонхгоор харагдаад идэг хэрвээ ямар нэгэн сүйдэр хэрэглэхгүй болохоор тэгээ яг энэ үйлдэлүүдээ яг ингээд дараалалаар нь ингээд алдахгүй л одоо ингээд яг бүх одоо алхмаа хийчих юм бол мейкап маань ингээд амжилттай олчлоо гэж бодох нь байна. Тэгэхээр одоо энэ хамран дээр байгаа энэ сүйдэр болохоор ингэж тараагаад нэг дараа нь нэг хайлайтераараа бас дунд хэсгийг засчих болохоор бас гайгүй. Тийг ингээ хамраа сүйдэрлэлчлээ. За тэгээд одоо болохоор хацар өнгөлөвч. Тэгэхээр хацар өнгөлөвчөө болохоор яаж тавих вэ гэхээр би одоо ингээ дандаа тосон бодгонуудаа түрхээд байгаа байхгүй юу? Одоо ингээд фаундейшн, сүүдэр тэгээ одоо энэ хацар өнгөлөвч маань бас ийм тосон дуу. Тэгэхээр гэхдээ би энийг хэрэглэхээр өөр хацар өнгөлөвч авчиргүй юм шиг байна. За тэгэхээр одоо энэ одоо яг хацар өнгөлөвч болохоор яг хацарныхаа дагуу яг ингээд гэхдээ яг нүднийхаа доогуур ингэж оруулахгүйгээр яг энэ хацар шанааны ясныхаа энэ хэсэгт нь ингэж түрхээд тэгээд энийгээ одоо уусгана гэсэн үг. Энийг болохоор порлоноороо ингэж уусгаад
одоо тэн тавиаг болохоор жоохон зулгуу бол харагдаж байгаа юм шиг надад санагдаж байна. Тэгэхээр одоо болохоор хөмсгөө бодно. За тэгэхээр хөмсгөө болохоор би энэ Анастасиагийн юм бор юм одоо гэлэн бодгаар бодох чинь. Тэгээд ингэж энэ багсан дээрээ ингэж авч агаад тэгээд миний хөмсг аюу шинхэн одоо юм байгаа. Тэгэхээр би тэрийг ингэж дүүргэж бодно. Тэгэхээр яг энэ ургалтынхан дагуу урд хэсгээс нь ингэж дээш нь татаад тэгээд хойш нь бас ингэж татаад тэгээд ингээд хөмсг маань тодорч хөмсгөө ер нь бол тодруулж бодож байна гэсэн үг болж байна. Тэгэхээр одоо ингээд хөмсг болохоор ингээд миний нүрний одоо яг энэ хэсэгт байгаа. Тэгэхээр хөмсгөө бодаагүй болохоор нэг тийм арай нэг шингэн царайтай юм шиг одоо тэр нь юу гэж байгаа гэхээр арай залуулагч юм шиг одоо тэгж харагдаад. Гэхдээ ингээд би болохоор ийм гоё хөмсгөө ингэж одоо өвтгөн харагдуулмаар байгаа хгүй юу. Тэгэнгүүт ингэж дүүрэж бодохоор ер нь бол илүү өвтгөн харагдана. За ингээ хөмсгөө бодчихлаа. За одоо гэлээр хөмсгний гээл бас хэрэглэж байгаа. Тэгээд хөмсгнийхөө гэлээр болохоор ингэж аваад ингээд за одоо хөмсгөө бодчихлаа. За тэгэхээр хөмсгөө гэхдээ энэс илүү бас нэмж болохоор хаа бас энэ нарийнхан харандаагаараа болохоор хөмсгөө та бүр гоё дүүргээд бодчихъя. Энийхээ будсан одоо фаундейшн болохоор дээрээс нь пудр тавих чинь. Тэгээд энэ нь болохоор будгийг ингээд төгжиж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо энэ поролон дээр ингэж loose powder одоо пудраа ингэж авч агаад тэгээд дээрээс нь ингээд төгжин. Одоо ялангуяа начиг тослог арьстай болвол аюу хурдан ингээд хөлрөөд алга болчдөг. Тийм болохоор дээрээс нь ингээд пудр тавьчих юм бол аюу удаан тогтцтой байдаг. Энэ одоо энэ бор өнгөөр эхлээд суур тавиад энэ бор өнгө болохоор аюу гоё юм бор өнгө. Тэгээд энэ болохоор миний яг одоо арсны маань өнгөтэй дагуу. Тэгээд энэ бор өнгөөр болохоор ингэж ерөнхийд нь зүгээр ингээд завхаа бодно. Тэгээ ерөнхийд нь ингэж завхаа бодчаад ерөөсө чанга тарахгүй одоо ийм багсаар яг сулхан одоо ингэж яаж агаад одоо суур өнгөө өгч байгаа байхгүй юу. Одоо зөвхөн за тэгээд энүүгээр болохоор нүдээ за би ингэж хөдөрч түлчлээ. За энийхээ дараа болохоор энэ бор өнгийг авч агаад энэ бор өнг хөдөрч түлээд
ингээд уусч харагдаж байна. Тэгэхээр бороороо болохоор ингээд нүдээ бодчихлаа. За тэгэхээр одоо яах вэ гэхээр нүднийхээ урд хэсгийг тодруулаад энэ шар өнгийн саатай энэ Funny Girl гэдэг энэ тартын нүдний тэнний Funny Girl гэдэг өнгөөр нь ингэж агаад нүднийхээ урд хэсгийг ингээд яг ялалцуулаад манд айгу туртай одоо ингээл шууд ингээд гэлцаад ирж байгаад тэгэхээр айгу гоё ингээл яхаа шинэ жил болох ч байгаа юм шиг бодолт ингээл байнга хийдэг. Гэхдээ миний энэ бодлыг яг та тод гэж бодож гин үү эсвэл яг өдөр тутамд байхаа зүгээр гэж бодож гин үү? Заримдаа яг энэ бодлыг ихээр надад ингээд амар тод бодсон юм шиг санагдаад идэх байхгүй юу? Тэгээд заримдаа болохоор зүгээр нүднийхээ доод хэсгийг сүйдэртүүлнэ. Одоо энэ хэсэг байгаа. Энэ хэсэг ингээд тэгээд нөгөө багсаараа болохоор хоёр өөр багсаар явахгүй бол нэг нь бор нөгөөх нь цайвар болохоор за тэгээд энүүгээр ингээд нүднийхээ доогуур хацар өнгөлөгч тавьсан байна. За тэгэхээр одоо хамарныхаа сүүдрийг тодруулаад энэ бол миний сүүдэр одоо тавьдаг хуурай будаг маань энэ ахгүй юу. Гэхдээ нөгөө хагарсан. Тэгээд одоо энэ бор өнгө нь болохоор нилээ ийм бордуу ийм өнгөтэй одоо ийм бор өнгөөр нүдний тэннээс маань болохоор өөр өнгөтэй байгаа хгүй. Тэгээд энүүгээр болохоор хамраа ингэж сүүдэрлэе. За одоо тэгээд хамраа сүүдэрлэе. За тэгэхээр өнөөдөр миний хоолой гарахгүй байна бас жоохон сонирс ирээд тэгээд энүүгээр болохоор ингээд хамраа бас өндөрлөхөөр царай төрх нэлээ өөрчлөгдөж харагдаг. Одоо хайлайтер тавиад тэгээ сүүдрээ тодруулах юм байна. За тэгэхээр энэ хайлайтер болохоор энэ Dior-ийн одоо энэ цайвар энэ өнгийг авч агаад тэгээд нүднийхээ яг энэ хэсэг тэгээ хамар энд тэгээ ирүүн дээрээ тавина. Тэгэхээр энэ хэсгүүд нь бас ингээд хайлайтер тавьчихаар аягүй гоё харагддаг. Гялалзаад энүүгээр ер нь бол ингэж хамраа гэрэлтүүлэх туртай. Тэгээ ирүүн дээрээ бас харагдаж байна үү? Бас харагдахгүй байгаа юм шиг тий. За ингээд гэрэлтүүлээд за тэгээд одоо энэ том багсыг авч агаад энэ бор өнгийн сүүдрээрээ болохоор их дарахгүй ингээд чанга дарахгүй хөнгөө ингэж юу янгуудаа авчаад тэгээд тэрийг сүүдэрлэх хэсгүүд дээрээ ингээд түрхэнэ. Энээс их авчгаар айгүй амар бор болгоод тэгээд нэлийн бор харагдуулдаг болохоор маш бага авч болгоомжтой дарах хэрэгтэй. Тэгээд одоо энэ хацраа ингэж гоё шүгэр харагдуулмаар байгаа болохоор энэ хэсэгтээ ингээд түрхээд
Тэгээд одоо болохоор ингэж жаад контра зурчих. За. Контур. Ер нь бодолт хийлээ. Тэгээд асуух зүйлс байвал асуугаарай. Тэгээд энэ бодлон дээр болохоор би юм натурал им ягаандаа өнгөөр урлаа бодсон байгаа. Тэгэхээр одоо би энэ өнгөөр будаад тэгээд миний бодолт хэрэг өөрчлөгдгийг бас харъя. За. Энэ болохоор нэлээд тод өнгөтэй юм болоо. Үзмээр нь ямар бодолт үзмээр нь бас комент хэсэгт бичиж болно. Тэгээд дараагийн хамжлагаар уулзтлаа. Баяртай.